Бас сайн зүрэг дараа бас нэлээд тодорхой тайлбарлаж шиг боллоо. Нямбатар гишүүн ч гэсэн бас хэлж जैन тийм ээ. Тийм болохоор энэ зөрчиллийн тухай хууль бол үнэхээр одоо бас Монгол улсад тодорхой дэвшил авчирсан хууль аа. Тэгэл урд урд нь байгууллага болгон өөр өөрсдийн хуультай өөр өөрсдийн хуулиараа байгууллага албан тушаалтан болгон асуудалд үзмжээр ханддаг. Зарим одоо хуулиндаа бол тодорхой зөрчил нь гэмт хэрэг, заримдаа бол захиргааны зөрчил юм шиг юм явдаг байсан. Бүгдийн зэгцэлсэн тэр жижиг гэмт хэрүүдэд олон асуудал шийдсэн байна. Тэгээ ингээд нэгэнтээ бас урагшаа дэвссэн алхмаа одоо юу гэдгийг нүдийг нь нуухыг нь авах гээд нүдийн сохлны дээр бас одоо юу гэдгийг энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбогдуулаад ингээд цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад ингээд үндсэндээ бол зөрчлийн тухай хууль одоо хэрэгж бололцоо боломжгүй болгох нь бас буруу баха. Сайн Нямбат гишүүнс тодорхой хэллээ шүү дээ. Тийм болохоор юу гэдгийг хэсэгчилж авах бололцоо боломж байна уу гэж. Тэгээ хэсэгчилж авах бололцоо байхгүй. Энэ дэр үндсэн хуулийн цэцэд одоо буцаагаад үндсэн хуулийн их судлалын хуралдаанаараа үнэхээр одоо бас авахыг нь одоо аваад үлдэхийг нь үлдээ гэдэг юм авах гээх ухаанараас хандах баха. Ингэж одоо бас урагшаа алхсан алхмаас хойшоо ухраахгүй байх талдаа бид нас бодох хэрэгтэй баг. Тийм болохоор энэ тал дээр одоо юу гэдгийг сайн зэрэг дарга юу гэж бодож байгаа юм? Нямбат гишүүнс юу гэж бодож байгаа юм? Энийг бас маш тодорхой тайлбарлаад хэлээд өгчөөч. Хэрвээ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах юм бол ямар үр дагавартай? Цэцгийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол цэц маань бас ямархуу байдлаар асуудыг шийдэх бас гаргалгаа боломж байх вэ? Энэ дээр нэг тодорхой хариулт өгч. За Нямбат гишүүн. За би бямц гишүүнтэй санал нэг байна. Энэ хуучин байгууллага салбар бүрийн хуулиудаар төрийн хяналт шалгах ажиллагаа явагддаг гэсэн. Төрийн хяналт шалгах тухай хуулиасаа давсан процессуудыг салбарын хуулиудад оруулж ирсэн. Тухайлх юм бол 2003 онд батлагдсан төрийн хяналт шалгалтын хуулиас давсан хүрээнд татврын маргаан хяналт шийдвэрлэх ажиллагаа, татврын зөрчил хяналт шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Нийгмийн даатгал дээр мөн адил энэ салбар болгонд өөрийн гэсэн процесс үүсгэж эрх хэмжээгээ хэтрүүлдэг төрийн хяналт шалгалт гэдэг том малгаанаас давсан байдалтай явсныг үндсэнд нь нэг процессд оруулж ирсэн. Прокурорын байгууллагын процессын зөвхөн манаачийн үүрэг гүйцэтгэж байгаа. Зөрчлийн хэрэг нээх хаах дугаар авах хөтөл оролцож байгаа болохоос агуулгын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор нэг ч оролцохгүй байгаа. Тэгээ би бям цогц сайттай санал нэг байна. Энэ бол бид нар урагшаага дэвшсэн дэвшлээс ухрамааргүй байна. Ийм учраас энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг авах шаардлагагүй. Их судлалын хуралдаанаар асуудал хэрхийг сонсё. Би үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд суухдаа цэцгийн гишүүдэд хандаж хэлсэн. Энэ бол манай энэ зөрчлийн харилцаа, хууль сахиулах ажиллагаанд маш том гажуудал доголдол үүсгэн шүү. Агуулга талаас хянаачаа гэдэг зүйлийг хэлсэн. Дээр нь хэрвээ цэц үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үнэхээр үзэж байгаа бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд шинээр нотлох баримт цуглуулах асуудлыг хүлээж авч болох юм аа. Энийг яагаад бид нар ажлын хэсгээр хүлээж авахгүй байе гэж үзсэн бэ гэхээр улсын эрх бүхий байцаагт зөрчлийн хэрэг үүсгээд прокурор хянаад зөрчлийн харилцаанд оролцогчид эрх үүргээ эдлээд ингээд зөрчлийн ажиллагаа дуусмагц бүх процессын одоо материалууд цуглардсан юмн дээр дахиж шүүхэд шинээр нотлох баримт цуглуулах нь бас энэ төрийн үйл ажиллагааг хэлбэршүүлэн одоо явуулахад бас саад дотор учруулах юмаа гэдэг үүднээс авахгүй байя гэж ажлын хэсгээр шийдэж санал оруулсан. Одоо яг хуу шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй гэж заасан үндсэн хуулийн 14-р зүйлийн нэгд хэсгийн Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтгш байна гэсэн энэ одоо тэр заалтыг зөрчсөн гэж үзчихвэл энийг авч болох юм аа. Бусад захиргааны ерөнхий хуультай холбогдлолтой энэ захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хамаатуулж захиргааны хэргийн шүүх бүх эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлэх гэсэн ийм башир арга гэж би бодож байгаа. Энэ хүмүүсийн эрх мэдэл бол одоо багдаагүй. Энэ хүмүүсийн ерөөсөө бүх төрлийн харилцааг захиргааны хэргийн шүүхтэр төвлөрүүлдэг, улс төрийн шийдвэр гаргадаг ийм цаана бас нэг ийм зүйлүүд байгаа шүү. Тэм учраас энэ бас нэг check and balance гэдэг юм байх ёстой учраас энэ үндсэн хуулийн гаргасан шийдвэрийг хүлээж авахгүй яа гэдэг саналтай байна. Наадах чинь